Сайн байцгааны өвтөвчтэй та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө дугаараар би төмөр зүйт эмэгтэй гэх Монголын хэл дээр гарсан аимшигт гэмт хэрэг онцгой мэт цуу ярианы талаар ярихад бэлэн боллоо. Ингээд шууд яриандаа орцгоё. Зайн гэмт хэрэг 1960-аад оны үед Монгол улсын хэлийн нэгэн зурвас дээр эхэлсэн байна. Эдэд улсын иргэн ший гэх эмэгтэй нөхөр лигийнхээ хамт ховор эмийн ургамал түүж яваад санаандгүй Монгол улсын хэлээр нэвтэрчгч. Гэнэтхэн зогс буудлаа шүгэх дуунаар эргээд харвал Монгол цэргийн дөрвөн хувцастай дөрвөн залуу буу шагаагаад зогсож байсан байгаа. Нөгөө хоёр сандарч гараа өргөөд бид зүгээр л эмийн ургамал түүж яваа ингээ эргэж байна. Битгий буудаарай гэж хятадаар хашгирч. Гэвч цэргүүд хариу юу ч хэллэггүй. Тэднийг бууныхаа бөксөөр дагдруун зогсож унгагаад ухаан алдуулсан байна. Хэсэг хугацааны дараа ший бүсгүй хагас дутуу ухаан орж нүдээ нэвэл нүдэнд нь аимшиг дүр зураг харагдах нь тэр. Хоёр цэрэг нөхрийг нүүр нүдгүй цодож байхад харин нөгөө хоёр нь бүсгүйн гарыг нь хүлж байгаад хүчирхийлж байсан гэдэг. Бүсгүй хамаг чадлаараа эсэргүүцсэн боловч зэрлэгүүд хэрв чи эсэргүүцвэл нөхрийг чинь ална. Дараа нь чамайг ч бас буудна гэж сүрдүүлсэн болохоор арга буюу биеэн сул тавьсан гэдэг. Ингээд дөрвөн цэрэг бүгд ээлжлэн бүсгийг хүчирхийлжээ. Гэвч тэдний зэрлэг авир үгээр зогсоогүй гэдэг. Ажлаа дуусгаад нөхрийг нь буудаж хөнөөгөөд ши бүсгийг сумаа гамнсан уу яасан. Ууныхаа жадаар чээж рүү хэд хэдэн удаа хатгаж орхиод үгсэн гэж бодоод яваад өгчээ. Ийм нэгэн аимшигтай хэрэг болоод өнгөрсөн байна. Энэ хэрэгээс хойш 5 жил өнгөрчээ. 1965 онд Монголын хэлний ойролцоох нэгэн застав дээр хэл зурчигч эмэгтэйг харуул цэргүүд баримтлаад аваад ирсэн байна. Тэр эмэгтэй их ядарсан, өлсөж сангасан бас их айсан байдалтай харагдаж байсан байна. Заставын дарга тэрнийг хятад хүн болохыг нь мэдээд хаанаас ямар хэрэгээр явж байна? Яаж Монгол улсын хэлээр нэвтэрсэн гэж хятадаар асуухад нөгөө эмэгтэй би эмийн ургамал түүж яваад өөрчгсөн. 3 хоног юу ч идэж уулгүй явсаар танай цэргүүтээ таарч амь гарлаа. Надад хар буруу санаа байхгүй шүүгээд түүж явсан ургамлаа хүртэл үзүүлсэн байна. За хамгийн хачирхалтай нь тэр эмэгтэй монгол хэлээр яг л төрөлхийн монгол хүн шиг ус цас ярьж байсан гэдэг. Заславын дарга ихэд гайхаад за яаж ийм сайн монгол хэлээр та ярьж чадж байна вэ гэхэд би өвөр монгол хөө намайг дунаа гэдэг гэж илмэгцээ ухаан алдаад унсан байна. Заставын даргад энэ байдал нэлээд сэжигтэй санагдсан байх юм. Наад чинь ядтын тагнуулч байж магадгүй. Сайн манаж байгаарай. Сэрхээр нь хооллоод цойчтой өрөөнд байлгаж байгээд цэргүүдээ тушаал өгсөн байна. Оройн нэмэгтэйг сэрэгт нь маргааш чамайг нутаг буцаахаар дээш нь мэдгдсэн байгаа. Игдээ чамайг байцаа. Тэгээд асуудалгүй бол гэрлөвчин хөргөж өг. Өнөөдөр эндээ сайхан бие тэнхрүүлээд хоол унд идээд сайхан амраа гэд цойчтой өрөөнд оруулаад биедэн сайн үзлэг шалгалт хийгээд оруулсан байх юм. Гэхдээ тэр шөнө заставын түүхэнд гарч байгаагүй аимшигтай нэгэн хэрэг гарсан юм. Шөнө дунд бүх цэргүүд унтаж нам гүн болсон үед эмэгтэй үсэндээ нуусан төмөр зүгэн гаргаж ирээд хаалгыг онгоолгоод хараад явсан. Тэр шуудал цэргүүдийн унтаг рот руу явсан байхай. За тэгэхээр Монгол цэргүүд маш муу шалгасан байгаа юм л да. За үсэндээ нуусан тэр төмөр зүг үсний хавчаар гэж бодоод шалгаагүй орхисон юм шиг байна. Тэр үед харуулд гарч байсан цэрэг өөрийн 4-5 цагийн орчим сонор сэрэмжээ алдаад унтаад өгч. За тэгэхээр энэ бүсгүй бол 5 жилийн өмнө нөхрөө алуулж өөрөө хүчирхийлүүлсэн ший бүсгүй болж таарч байгаа. Ший бүсгүй харуулын хажуугаар муур шиг гисээр унтаж байгаа цэргүүдээр ирж. Тэрээр 5 жилийн өмнөх өш хонцондоо шатаж нөхрийг нь алж өөрийг нь хүчирхийлсэн тэр Монгол цэргүүдээс өс авахын тулд энэхүү үсний төмөр зүгээ 5 жилийн турш эрлэж бэлдсэн байгаа. Бас монгол хэлийг яг л төрөлхийн өөрийн хэл шигээ сурч чадсан. Тэрээр эхний цэрэг дээр ирж баруун жих рүү төмөр зүгэн чиглүүлж байгаад нөгөө жихэр нь нэвт гартал хатгсан. Хөөхий унтаж байсан цэрэг аач гэж дуу гаргаж амжилгүй амьсгал хураасан байна. Ингээд дараагийнх нь гэсээр 10 цэргийг алж орхисон. Тэгэхэд Хуарангийн шал цусан далай болж хүний цусны хурц нэлэн өнөр бусад цэргүүдийг улам гүн нойронд автуул байсан гэдэг. Яг л гал гарахад утаанд нь угаартаж унтдаг шиг. Шээ бүсгүйд энэ нь хангалтгүй санагдсан байх юм. Тэгээд сүүлийн 10 цэргүүдийн нүдрүүн зүгэн зоож ухаж гаргаж ирээд эрэмдэглэж байсан гэдэг. Алуурчин бүсгүй бүх цэргүүдийг хөнөөгөөд агаарт гараа зогсож байхад нь харуулын цэрэг хаалга хүчтэй савх чимээнээр сэрж цонхоор харвал нэг эмэгтэй бүх биеийн цусандаа хутгалчихсан айхэлж амьсгаатсаар заставын даргын гэр болох байр руу алхаж байсан гэдэг. Харуул цэрэг сандраад хуарн руу гүйж ороход халтраад унсан. Тэгээд арай хийж лаасаагаад харахад хуарн тэр чигтээ цуснд будагдаад цэргүүд нь яг л бал нэтлүүлчихсэн юм шиг орон дээрээ цусандаа хутгалдаад хөдөлгөөнгүй хөвтөж байсан гэдэг. Шоконд орсон харуул цэрэг хэсэг тэнэгэлцэж байгаад
заставын даргын гэрлүү хар ирчээрээ гүйсэн. Тэр үед заставын дарга эхнэр хүү хоёртойгоо бас хамтаа мэдэрдэг байсан байна л да. Тэгээд харуул цэрэг цонхоор нь харахад ший бүсгүй унтаж байсан даргын 5хан настай хүү рүү сүүгэн далайгаад итгэж байсан байна. Харуул цэрэг юу ч бодлогүй шууд будаж бүсгүйг унгааж. Энхүү хооронд хизээч гарч байгаагүй аимшигт гэмтгэрэг аллага үүгээр дууссан байна. Маргааш нь шаргацсан ший бүсгүйг байцаахад тэр хамаг үннэн ярьж. Гэхдээ хамгийн эмгэнэлтэй нь юу вэ гэвэл бүсгүй хэлээд байгаа тэр Монгол цэргүүд нь Монгол цэргүүд биш. 5 жилийн өмнө Монгол цэргийн хувцас өмсөж хэлийн ойролцоо дээрэм тонол хийж явсан хятад дээрэмчид байсан байна. Заставын дарга тэдний хойноос хөөж хоёрыг нь устгаж, хоёрыг нь баримчилж байснаа сайн санаж байлаа. Шив бүсгүй өөрийнх нь амийг аварч өшөөг нь авч өгсөн Монгол цэргүүдийг андуурч, энхүү гимгүй эх орноо манаж байсан цэргүүдээс өшөөгөө авсан энэ байлаа. Энэ тухай заставын дарга тэр хүүхэндээ ярихад үннийг мэдсэн бүсгүй яг л солиорсон хүн шиг уйлж хашгирч байсан гэдэг. За түүхүү үгээр дуусч байна. Хожим нутгийн ард түмэн төмөр зүйт алуурчин бүсгүй шархандаа халуурч дэмэрсээр галзуурч өгсөн. Эсвэл цаазаар ахуулсан гэж янз бүрээр ярьцгаадаг юм байна. Энэ түүх хэдийгээр аимшигтай бас сонсоход үнэмшилтэй мэт боловч албан ёсны архивт ийм хэрэг бүртгэдэггүй байдаг юм байна. Эсвэл улсын нууцад оруулсан байж мэднэ гэж нутгийнхан ярьдаг юм. Энэхүү яриан яагаад хил дээр ийм түгээмэл дарсан бэ гэвэл магадгүй энэ нь цэргүүдийн хил дээр сонор сэрэмжтэй байлгах. Бас эмэгтэй хүнийг энгийн иргэдийг хомдоож болохгүй гэсэн ёс суртахууны сургамж болж үлдсэн ч байж болох юм. Монгол улсын хилчин хүн хизээч энгийн иргэн эмэгтэй хүнд гар хүрдэггүй гэсэн нэр төрийн илэрхийлж байж болох юм. Энэ түүх бидэнд өс хонзон уур хилэн гэдэг хүнийг ямар аюултай сохор болгодгийг харуулсан сургамжтай түүх байна. Ингээд миний бэлтгэсэн төмөр зүйт эмэгтэй гэх гэмтэрэг хууч яриа маань энэ түрээд өндөрлж байна. Онц суугтай хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай.